За сайн байцгаана уу? Намайг Бачка гэдэг. За би одоо ингээд YouTube влог эхлүүлж хөтлж эхэлж байгаа. Тэгээд влогороо дамжуулаад өөрийн амьдралд болж байгаа үйл явдал, сонирхолтой, адал явдалтай үйл явдлууд мөн та бүгдэд хүрэх зөвлөмж юу гэдгийг те өөрийнхөө сурж мэдсэн бүх одоо зүйлсээсээ ингээд алхам тутамдаа хуваалцчих болно. Тэгээд ер нь бол энэ YouTube-ийг би бол мөнгө олох зорилготойгоор бол нийгээгүй. Миний ер нь сонирхол бол бас ер нь иймэрхүү entertainment талдаа бас хүмүүст бас нэг инфлюенсер бас тэгээ нөлөөлөгч болчих юмсан гэсэн үүднээс бас айгүй тэгж амьдрахыг хүсдэг. Тэгээд та нартай ингэж влогороо дамжуулж ярилцчих болноо. Тэгээд өнөөдрийн миний эхний юун дээр болохоор би одоо өдөр тутмынхаа амьдралд одоо юу хийдэг вэ гэхээс гадна те юу хийхийг хүсэж байна. Одоо миний хийсэн зүйлс ирээдүйд юу ямар үр дүн авчрахыг их хэрэг болдог нэг тийм зөвлөгөө өгсөн юм аа. Тэр нь одоо юу гэхээр би одоо ингээд энэ нэг юм хүснэгт сайн харагдаж байна уу юу? Нэг юм хүснэгт гаргаж тэгээ энэ дээр нөгөө өдөрт хийх зүйлсүүдээ ингэж бичиж тэгээд ингэж тэмдэглэл хөтлж явдаг байгаа. Энэ дээр нь болохоор он саруудын тавиад энд хийх зүйлсийг бичээд энэ доор нь гүйцэтгэлийн хувийг нь оруулаад тэгээд энэ бол ер нь жишээ нь англи хэл сурж байгаа хүмүүст юм эсвэл IELTS өгч байгаа англи хэл бэлтэж байгаа хүмүүст бол маш их хэрэгтэй. Би анх IELTS бэлж байхдаа иймэрхүү тактик эхлүүлж исэн. Энэ болгоод жишээ нь одоо тэдэн үг чэйжлэхтэй тэдэн хуудас тэр номноос одоо тэдэн хуудсыг орчуулах тийм өгүүлбэр чэйжлэх тэр сайтнаас тийм юм ярих ингэж подкаст сонсох гэд яг өдөрт хийх ёстой юмсуудаа ингээд бичдэг. Тэгээ хийснүүдийнхаа ингээд 1 оноо өгөөд хийгээгүүнүүдээ 0 оноо өгөөд ингээд бүглөө явдаг. Тэгээд тэр өдрийнхэн гүйцэтгэл нь ингээд хуваараа ер нь гараад ирдэг 65%, 70%, 80% гээд. Тэгээ эндээсээ би ингээд хараад дүгнэлт хийгээд за өчигдөр би хэдий их ажилтай байсан ч гэсэн ажлын бус цагаараа чөлөө цагаараа ингээд тим юм хийж шал димийн ингээд цаг алж байгаа оронд энийгээ хийгээд ингээд хуваа гүйцэтгэлд ахиулаад байсан бол надад бас хэрэгтэй байна гэд би өөрөө дүгнээд энэ дээр ингээд тулгуурлаад цаашаа ингэж сайжруулалт хийж явдаг байгаа. Тэгээд үүний үндсэн дээр юу н яг ийм төлөвлөгөө жижиг өдөр тутмын daily төлөвлөгөөтэй болчих юм бол хүн бол ер нь зүгээр суuna гэж байдгүй юм байлээ. Ямар ч гэсэн ингээд цаг хугацааг бол айгүй ашигтай цагийн менежмент айгүй сайтай болчдөг. За одоо миний дараагийн хийх ёстой юм энэ гэд ингээд төлөвлөсөн болохоор хийхгүй бол болохгүй. Тэгэхээр энэ бол маш их хэрэгтэй зүйл шүү. Одоо жишээ нь та одоо ямар ч байдлаар ашиглаж бодно. Зөвхөн англи хэл сурах юм бол их шиг одоо та турхаж байгаа эсвэл тархалж байгаа бол дасгалуудаа ингээд игнүүдээ бичиж болно. Өдөрт нэг 10 соних хэвээр тий. Тэнгүүтэл чи одоо энэ төлөвлөгөөгөө хараад яана одоо би сонихгүй болохгүй юм шүү дээ. Миний гүйцэтгэлийг айгүй доогоор гарах нь тэгээд тэгээд ингээд та ийм төлөвлөгөөтэй байснаар таны урагшлах хүч чинь бас нэмэгдэж өгч байгаа. Энэ айгүй зүгээр байгаа. Би энийг бол одоо англи хэлээс гадна бас өөр төрлийн шин юм сурах мурах ч юм уу тийм юм дээр бол айгүй их ашигладаг. Одоо саяхан сүүлийн жишээн дээр гэх юм бол одоо би Forex арилжаанд хөрөнгөний зах зээлийн арилжаанд орж байгаа. Тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад одоо нэг тийм видео хичээл Forex арилжааны талаар нэг видео хичээл үзэн те. Одоо мөнхчингийн номноос ч юм уу те номноосоо одоо нэг юм бүлгийг үзэн, нэг тийм видео үзэн, одоо нэг одоо тэгж тест хийж үзэн, трейд энэ төр ямар нэгэн тест хийж үзэн ч юм уу. Гэх мэтчлэн одоо юу ч хийж болно. Таргалж турах одоо им ууж байгаа бол имийнхаа бас жигсаалтуудыг схемтэй юм ууж байгаа бол имийнхаа жигсаалтуудыг бас гаргаа бичиж болно. Энэ бол маш дүнтэй маш үр дүнтэй арга шүү. За тэгээд сонирхол би тэгээд энийг description хэсэг дээр схемийн загварыг ч юм уу эсвэл ер нь зүгээр жишээ болгоод тавьчих. Та нар яг тэндээс харж санаа авах аваарай. Тэгээд ийм миний одоо хийжсэн юмнууд гэхэд ингээд ийм болов уу барыг 20 ийм зузаан бас 20 30-аад утсан. Одоо нэгэн дээр чинь бол ер нь бол нэг 2 сарын төлөвлөгөө бол гарчна. Нэг сар 45 хоногийн ч юм уу. Тэгэхээр ингээд та бүхэн иймэрхүү системтэйгээр явбал бас их зүгээр шүү. Нөгөө туслыг хураавал далай болно гэдэг шиг юм жижигхэн юмнаас эхлээд ингээд тэрийг ингээ амьдралдаа дадал болгоод ингээд хөвшүүлээд ингээ явах юм бол тэр чинь ингээ нэмэгсээр далай болно. Тэгэхээр амжилтанд хүрэх бол бас үр дүнтэй аргуудын нэг юм аа л гэж хэлж байна.
хэлж байна. За энийг катларыг би өөрөө л кат ш. За тэгээд дараагийн зөвлөгөөнөөр уулзцгаая түр баяртай.